За баярлалаа та бүхэнд. Хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг та бүхэнд танилцуулъя. За Монгол улс нэгдэн орсон буюу сойрхон баталсан хүний эрхийн түгээмэл тунхаглал, эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактад хүн бүр хоол хүнс оролцуулаад өрхийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд аж амьдралыг тэтгэхэд хүрэлцгүй замжиргаатай байх эрх, нэн тэргуунд үлсгэлэн тижээлийн дороотлоос ангид байх эрхийг онцлон заасан. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.2-1-т хүнсний хангамжийн баталгаат байдлыг хангаж, физиологийн зохистой нормд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд доктортой хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Алсын хараа 20/50 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт 2.5-д амьдралын хэрэгцээг хангасан эрүүл ая тухтай таатай орчныг бүрдүүлж баталгаат хүнсээр хангана гэж хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн 54%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж 46% нь импортын хамааралтай байгаа нь хүнсний хангамж докторгүй эрсдэлтэй түвшинд байна. Хүнсний хүртээмж нь газар зүүн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа. Бөгөөд хөдөө махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, гурил ургамлын тосыг улсын дунджаас давж хотод гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, чимсгэн, өндөг, цэцгийн тос, сахар, жихэрлэг хүнсийг улсын дунджаас давж хэрэглэж байна. Статистикийн мэдээгээр ядуурлын хамааралтын түвшин 2016 онд 29.6%, 2018 онд 28.4%, 2020 онд 27.8%-тай байсан бол 2022 оны байдлаар 27.1% болж буурсан байна. Хэдийгээр ядуурлын түвшин буурсан ч ядуурлалд ойрхон байгаа хүмүүсийн альва сөрөг хямрал, ялангуяа эдийн засаг, үн, уур амьсгал, эрүүл мэнд гэх мэт эдгээр асуудал үүсгэхэд эргээд ядуурлалд өртөх эрсдэлтэй эдгээр хүмүүсийн хувьд хүнс хүртэх боломж маш хангалтгүй байна. 2017-2023 онд хийсэн хүн амын тижээлийн байдал үндэсний 5-6 дугаар судалгааны дүнг харьцуулахад хүн амын дундах хоол тижээлийн дутал буураагүй байгаа нь зохистой хооллох, мэдлэг, дадал дутмаг, хоол хүнсний хяналтгүй хэрэглээтэй холбоотой. Шим тижээлгүй хоол хүнсийг хэрэглэснээс тархлах, өвчлөх зэрэг сөрөг үе дагаврууд илэрч байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь хүнсний аюулгүй байдлыг хангах болон түүнд хяналт тавих тогтолцоог ажиулалт орсонтой холбоотой. Мөн дотоодын үйлдвэрлэл хүнсний шимт байдал, хүнсний зохистой хэрэглээтэй холбоотой харилцааг дутуу зохицуулсантай холбоотой байна. Хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах ба дараах харилцааг зохицуулахаар тусгасан болно. Үүнд олон улсын жишгт нийцүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, түүнтэй холбогдох зохицуултыг иж бүрэн тусгасан. Хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэлийг тодорхойлж, тэдгээрийн боловсруулах үндэслэл болон тандалт судалгааг хөгжүүлэх, мөн хоол хүнснээс гаралтай халдварт бус өвчлөл бууруулах зорилгоор хүн мал амьтан ургамал байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах талаар нэг эрүүл мэндийн зарчмыг тусгана. Хүнсний сүлжээ гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг байдаг. Гэтэл хүнсний тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл үйлчлэгээ, хүнсний худалдаа түгээлт, хүнс импортоор авахтай холбоотой харилцаа хүнсний хуулиар зохицуултгүй орхигджээ. Хуулийг нэгмөр ойлгож хэрэгжүүлэх шаардлагын үүднээс нэр томьёог ойлгомжтой томьёолж олон улсын жишгт нийцүүлэх. Хүнсний салбарын хяналтыг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж байгааг өөрчилж, хүнсний хяналт зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заана. Үүнтэй холбоотой хүнсний үйлдвэр, худалдаа үйлчлэгээ, хоол үйлдвэрлэл, хүнсний био аюулгүй байдлын хяналтын хүрээнд шошгололт, зохистой дадлын хэрэгжилт, аюулын дүн шинжилгээ ба игдэхтэй цэгийн хяналт, хүнсний буцаан таталт, устгал, уул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хяналт тавих үйл ажиллагаа сайжирна. Монгол улсын хүнсний импортын хамаарлын түвшин буурах, салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадварчуулах, доктортой ажилуулах зорилгоор мэргэжлийн сургалт, мэргэжлийн зэрэгт олгохтой холбоотой харилцааг тусгах. Ач холбогдлын хувьд энэ хууль батгагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах, төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Хууль төр хувийн хвшлийн хамтын хүчин чармайлтаар салбарын хүний нөөцийг чадахжуулснаар хүнсний сүлжээний бүхий л үйл ажиллагаа мэргэжлийн удирдлагаар хангагдах нөхцөл бүрдэнэ.